Батлан хамгаалах зэвсэг түвшний 300 албан хаагч өнөөдөр шинэ байранд орлоо. Салбартаа олон жил үр бүтээлд ажилласан хүмүүстэн зориулж Батлан хамгаалах яам энэ орон сууцыг бариулжээ. Зэвсэг түвшний түүхэнд 1990 оноос хойш ийм бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагүй холбогдох хүмүүс хэлж байна. Өнөөдөр шинэ байрны түлхүүр авсан албан хаагчид энэ мөчийг олон жил хүлээснээ ярьж байна. Тэд айлын хажуу өрөө түрээсний байранд амьдардаг байжээ. Жишээ нь Батлан хамгаалахын төв архивд 30 гаруй жил ажилласан Амар Жаргал олон жил түрээсний байранд амьдарсан. Харин одоо өөрийн гэсэн байртай болж байгаадаа баяртай байна. Яамны зүгээс Батлан хамгаалахын төв архивын удирдлагын зүгээс намайг одоо амьдрал ахуйг минь харж үзэж байраар урамшуулж байгаад би бол туйлаас их баяртай байна. Би одоо сүүлийн 5-6 жил амьдарч байна түрээсний байранд. За зэвсэг түвшиндээ бол би одоогийн байдлаар 15 ингээд онгороод 16 дахь жилдээ ажиллаж байна. Манай гэр бүлийн үеийн хувьд бол мөн 11 жил ажиллаж байгаа. Тэгээ Улаанбаатар хотод 2009 оноос эхэлж амьдарч байгаа. За тэгээд тэр хугацаанаас хойш бол ерөнхийдөө хадмынхаа нэг өрөөнд нь л амьдарч ирсэн. 300 айлын орон сууцны барилгын ажлыг 2013 онд эхлүүлж 2 жилийн дараа ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан ч улс төрийн явц сонирхлоор зогсоож багагүй хугацаа алдсныг улсын хурлын гишүүн Батлан хамгаалахын сайд асан болт хэлж байна. Харин Батлан хамгаалахын яам Жанжин штабын одоогийн удирдлагууд цэргийн албан хаагчдынхаа эрх ашгийг эрхэмлэн дутуу байсан ажлыг гүйцээж олон албан хаагч шинэ байранд орсонд тэрээр баяртай байгаагаа мөн хэлсэн юм а. Хамгийн гол асуудал орон сууцны асуудал байдаг. Энэ долоогоос хүмүүсийн анхаарал төвтэй авах гэж байгаа нь өөрөө сайн юм аа. Тэгээд энэ салбартаас гадна хийж ажиллаж байгаа хүмүүс мянгаад айлын орон сууцны асуудал шийдэж энэ чигийн том асуудал үнэхээр одоо тэмдэглэх юм төсөл хийж болно. Алуун тушаалын орон сууцыг аль болохоор олшруулах, ялангуяа хөдөө орон нутагт алуун тушаалын байрыг одоо цэргийн ангиад төшгөлүүлж ажиллуулах. За Улаанбаатар хотод бол аль болохоор одоо хувийн орон сууцтай цэргийн албан хаагчдыг эхнээсээ одоо хувийн орон сууцтай болгох ийм бодлого баримталж байгаа. Улс орны эдийн засаг хөгжлийн одоо төвшинч гэсэн энэ бусад орны жишгээр цэргийн албан хаагчд бол хувийн орон сууцанд орох ийм одоо нөхцөл болцоо бүрдэж байгаа. Батлан хамгаалахын салбарт ажилладаг 2000 орчим иргэнд орон сууц хэрэгтэй байгааг албаны хүмүүс хэлж байна. Энэ онд Батлан хамгаалах зэвсэг түвшний салбарт ажилладаг 400 албан хаагч шинэ байранд оржээ. Энд баригдсан 300 айлын орон сууцнаас гадна Баян-Улгийн аймагт 40, Баян-Зүрх дүүрэгт 63 айлын орон сууц шинээр ашиглалтанд ороод байгааг хэлж байна. гэсэн тайлбарыг өгч байгаа юм а. Үүнтэй 36 сая тонн ажилладаг байна.